Өдөр минь за та бүхэндээ иргэн уулзч байна. За нэлээд удаан хугацаанд бичлэг оруулж чадаагүй эцэлэгч. За ингээд 2026 онд драфтаар дээгүүр сонгогдсон тоглогчдыг сурлаар танилцуулж байгаа ээлжид дугаараа эхлэе. За мөн өчигдөр буюу 5 сарын 10-нд draft lottery болсон байгаа. Тэгэхээр draft lottery-ний үр дүнгийн талаар богинохон бичлэг бас нэмж орууллаа. За дэлгэсэнд харж байгаачлан draft lottery эхний 14 багийн сонголтын дараас нь ингэж гарсан байгаа. 10-аас хойш сонголтууд буюу 14 хүртэлх сонголтуудын багуудаар яг л сонгох магадaltaй байсан байран дээрээ сонголтоо хийсэн. За 9-р байран дээр Dallas Mavericks орж ирсэн. За тэдний хувьд бол 8 юм уу 9-оор сонгох боломжтой байсан. Ингээ 9-дээрээ унсан. За 8-р байранд New Orleans Pelicans баг сонголт хийхээр болсон. За тэдний үед бол харин Atlanta Hawks-д энэ драфт ирэхээ өгсөн байгаа. Өнгөрсөн драфтаар Derek Queen-ий солилцоогоор өгсөн байгаа. За 7-р байранд Sacramento Kings баг сонгохоор болсон. За тэдний үед баг зэрэг харамсалтай байгаа. Учир нь гэвэл яг амжилтаараа бол эхний 5 байранд сонголт хийх боломжтой баг байсан. Гэтэл 7-р байрлал унсан байгаа. За 6-р байранд Brooklyn Nets орсон байгаа. За тэдний хувьд мөн л эхний 3 байранд сонголт хийх боломжтой байсан боловч ингээд 6-р байрлал унлаа. За 5-р байранд Indiana Pacers багийн сонголт орж ирсэн. За топ 4 дотор бол ер нь суглах магадлал өндөр байсан ч гэсэн 5-р байранд суглалаа. За Индианагийн ирэх болохоор Los Angeles Clippers баг руу очиж байгаа. Supercell солилцоогоор өгсөн драфт ирэх. Гэхдээ энэ драфт ирэх эхний 4-дөө сонгогдсон бол OKC рүү явах байсан ирэх ба. За ингээд Clippers баг азтай тохиолдлоор 5-р байранд ирэхийг нь авсан. За 4-р байранд энэ драфтын лотеригийн хамгийн өндөр өсрэлт хийсэн баг буюу Chicago Bulls баг орсон байгаа. Тэгэхээр эхний 4 сонгож байгаа багаас 30 нэмэх хожилттой улирал дуусгасан ганц баг нь Chicago Bulls. Тэдний хувьд бол 8 юм 9-р байран дээр сонгох магадaltaй байсан. За ингээд 4-р байран дээр суглаад татсан байгаа. За тэдний өмнө 3-р байранд Memphis Grizzlies баг сонголт хийн. За Memphis-ийн хувьд бол мөн л Brooklyn, Sacramento, Indiana гурийн боломжийг булааж орж ирсэн буюу бас л азтай сонголт хийхээр болсон байгаа. За 2-р байранд Utah Jazz. За тэдний хувьд бол ер нь л 2-р байранд сонгох нь ойлгомжтой байсан. Яг энэ драфтынхаа байрлалыг локд болгосон сонголт болсон. За мөн Washington Wizards баг 1-р сонголтыг хийсэн. Мөн л тэдний яг л энэ байранд сонгох магадлалын хувьд хамгийн өндөр байсан баг байгаа. За ингээд ихний 14 баг бол гэж харагдаж байна. За лотеригоос гадна багуудын draft power ranking гэж байдаг. Энэ нь болохоор нийт сонголт хийх тоогоороо жагсаадаг байгаа. За энэ жагсаалтыг бол Memphis Grizzlies баг тэргүүлж байгаа. Тэдний хувьд бол 1-р тойргийн 2 эрх, 2-р тойргийн 1 эрхтэй байгаа. За 1-р тойргийн 1 эрх нь 3 дахь сонголт, 2 дахь эрх нь 16 дахь сонголт гээд power ranking хувьд бол хамгийн хүчтэй байгаа. За 2-р байранд Chicago Bulls байгаа. За тэдний 1-р тойргоос 2, 2-р тойргоос 2 гэсэн ийм эрхтэй байгаа. 1-р тойргийнх нь эхнийх нь эрх нь 4 дахь сонголт байгаа. За 3-р байранд Washington Wizards баг байгаа. За тэдний хувьд бол 1-р тойргийн хамгийн ихний сонголтыг хийхээс гадна 2-р тойргийн сүүлээр 2 сонголт хийн. За 4-р байранд Oklahoma City Thunder баг байгаа. За тэдний хувьд бол 1-р тойргийн дундуур 2 удаа сонгоно. 2-р тойргийн 37 дахь сонголтыг бас авсан байгаа. 5-р байранд Brooklyn Nets баг байгаа. За тэдний хувьд 6 дахь сонголтыг хийн. За мөн 2-р тойргоос 33, 43 гэсэн 2 сонголтыг хийн. За 6-р байранд Los Angeles Clippers баг орсон. Тэдний хувьд 5 дахь сонголтыг хийн. За мөн 2-р тойргийн 36, 52 гэсэн сонголтыг хийн. За 7-р байранд Utah Jazz орсон. За тэдний хувьд ганцхан сонголт хийн. 1-р тойргоос 2 дахь сонголтыг хийнэ. За ингээд 8 дахь байранд Atlanta Hawks баг 8 дахь сонголт, 23 дахь сонголтыг 1-р тойргоос хийн. За 2-р тойргоос 57 дахь сонголтыг. За тэгээд 9, 10-д Sacramento Kings, Dallas Mavericks жагсаж байгаа. За ингээд ихний 10-нд товчхон танилцуулахад ийм ранктай гарсан байгаа. За ингээд одоо драфтаар сонгогдох тоглогчтойгоо танилцуулга руу оръё. За энэ удаад драфтаар сонгогдох 3 тоглогчийг харьцуулан хүрэхээр бэлдсэн байгаа. За гуруулаа бол SG буюу shooting guard байрлалын тоглогч нар байгаа. SG байрлалын одоо draft prospect дотроос хамгийн өндөр ранктай байгаа тоглогч Darren Peterson гэдэг тоглогч байгаа. За түүний хувьд бол драфтын сонголт дотроо бол хамгийн өндөр ранктай буюу одоо 1 юм уу 2 гэсэн юм сонголтын дээр явж байгаа тоглогч. 6'5 буюу 196 см өндөртэй тоглогч байгаа. Ohio мужид төрсэн. За high school California Pro League Prep дуусгасан бол коллеж Kansas Jayhawks гэдэг багт орж тоглосон. Freshman жилдээ маш сайн үзүүлэлттэй тоглосон. За харин March Madness-аар бол баг нь сайн явж чадаагүй байгаа. За онцлог зүйл нь гэвэл Darren Peterson бол elite level буюу дээд түвшний оноо авагч тоглож байгаа. За түүний хувьд самбарлуу дайрсан тоглолт, mid range болон 3 оноо шийдлэх сан энэ талбарууд дээр
жигдэх оноо авч чадна. За бөмбөг эзэмшилт сайтай, pace control гэж хэлдэг тоглолтыг хурдан удирдах чадвартай, shot creation буюу оноо авах боломж үүсгэх тал дээрээ бас нэгэн өндөр түвшний тоглогч байгаа. За зарим тохиолдолд үүнийг combo guard дээр ашиглаж тоглож болно гэж үзэж байгаа. За одоогоор энэ тоглогчийн оноо авах чадварыг бол Kobe Bryant-ийн light хөлбөр гэж үзэж байгаа. Мөн Brandon Roy гэх тоглогчтой бас харьцуулж ярьж байгаа. Ийм тоглогч байна. За хоёрт SG барилын тоглогч нь Keaton Walker гэх тоглогч байгаа. Түүний хувьд бол 6-6 буюу 198 см өндөртэй Kansas мужид төрсэн тоглогч байгаа. За яг мужид high school-ээ төгсөөд за college career Illinois-д орж үргэлжлүүлсэн байгаа. За түүний хувьд бол Final Four хүртэл явсан гэдгээрээ ер нь бол draft stock-оо нэлээд сайн өсгсөн тоглогч байгаа. За давуу талууд нь гэвэл голын зан шидэлтийн нөвч өндөртэй тоглогч. За pick and roll хөлбраас бас сайн тоглодог. Багийн тоглолтод rhythm буюу тоглолтын хэмнэлийг маш сайн мэдэрч тоглодог тоглогч. За мөн найруулах чадвар бас тийм муугүй. Ер нь бол довтлогоо талдаа зөнхөлс тоглогч гэж хэлж болно. За бас олон талд оноо авах чадвар, shot make versatility гэж хэлдэг. Энэ чадвар нь бас сайн байгаа. За дараагийн тоглогч нь Brayden Burris гэж тоглогч байгаа. 2005 онд төрсэн тоглогч. 6'4" буюу 193 см өндөртэй. Түүний хувьд бол илүү combo guard тоглогч байгаа. За Калифорни мужид төрсэн. Калифорни мужид бас Roosevelt High School-ыг төгссөн. За college-ийн freshman жилээ Arizona-д тоглоод мөн Final Four хүртэл явсан тоглогч байгаа. За түүний багийн Copy гэдэг тоглогчийг өмнө танилцуулсан байгаа. За Burris-ийн хувьд бол самбар руу ер нь дайрсан тоглолт маш сайтай. Donovan Mitchell болон Anthony Edwards-ийн хэв маягтай тоглогч байгаа. За scoring болон playmaking талдаа тэгшгэн. За илүү хамгаалалт сайтай юм тоглогч байгаа. За Burris-ийн хувьд бол талбай дээр гаргах шийдвэр IQ бол сайтай тоглогч байгаа. За мөн two-way тоглолтын дээр боломжийн үзүүлэлттэй тоглогч байгаа. За түүнд бүх үзүүлэлт нь жигдэх учраас сул талтай зүйл багтай гэдэг ийм давуу талтай тоглогч байгаа. За эдгээр гурван тоглогч одоо харьцуулсан статистикийн харьцуулалтад танилцуулъя. За Darren Peterson-ийн хувьд бол удирлыг 25 оноо, 5 самбар, 2 ассист, 1 блок, 2 стил гэсэн гүйцэтгэлтэй дуусгасан. За Keaton Walker-ийн хувьд бол 19 оноо, 5 самбар, 4.5 ашигтай дамжуулалт, за 1 стил гэсэн үзүүлэлтэд дуусгасан байгаа. За Brayden Burris-ийн хувьд бол 19.4 оноо, 6 самбар, 3 ассист болоод 1.2 стил гэсэн гүйцэтгэлтэй дуусгасан байгаа. За Darren Peterson-ийн хувьд бол довтлооны хувьд 43%, за 3 онооны шидэлт 40%, за free throw 82%-тэй шидсэн бол Keaton Walker-ийн хувьд довтлооны хувьд 44%, за 3 шидэлтийн хувьд 40%, за мөн free throw шидэлтийг 80%-тэй гүйцэтгсэн байна. За Brayden Burris-ийн хувьд 50% довтлооны гүйцэтгэлтэй, 40% 3 онооны шидэлтийн гүйцэтгэлтэй, за 80% торгуулийн шидэлт гүйцэтгсэн гэсэн юм үзүүлэлттэй байгаа. За true shooting percentage-ээр Brayden Burris 61 гэсэн үзүүлэлттэй, efficient field goal-дээр бол мөн Burris тэргүүлсэн байна. За usage rating-ээр бол Darren Peterson тэргүүлсэн. За PER гэдэг бас үзүүлэлтээр 25 гээд Darren Peterson тэргүүлсэн байна. Талбай дээрх нэмэх хасах үзүүлэлтээр Darren Peterson бол 14.1, Keaton Walker 12.3, за Burris 11.7 гэсэн үзүүлэлттэй байна. За энэхүү гурван shooting guard top prospect-ийн хувьд бол Darren Peterson бол franchise тоглогчийн хэмжээнд хэрэгдэж байгаа. Keaton Walker-ийн хувьд бол шидэлт болоод оноо үүсгэх тал дээр хамгийн үр ашигтай тоглогч гэж үзэгдэж байгаа. Brayden Burris-ийн хувьд бол шилдэг хоёр талд guard болно гэсэн юм хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ гурван тоглогч draft-ийн эхний 14-т бол гурлаа сонгох магадлал өндөр байгаа. За ингээд гурван тоглогчийн харьцуулсан видео дуусгая. За дараагийн дугаар хүртэл баярлалаа. Баярлалаа.